судалгааныхаа үндсэн танилцуулгуудаа хийя. За үндсэндээ манай судалгааны баг болвол сая модератор маань хэллээ. Шинжлэх ухааны технологийн сургуулийн бизнесийн удирдлага муулийн сургуулийн нийгмийн ухааны салбарын үндсэн багш судлаачид туслах судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Нийтдээ 8 үндсэн судлаач мөн агшин түвшний 16 судлаач оюутнуудтай хамтарч энэ судалгаа маань хийгдсэн байгаа. За судалгааны ерөнхий үндсэн орчил бас үндэслэл хэсгийг тайлбарлах хэрэгтэй байх гэж бодож байна. За мэдээж өнөөдрийн хүртлийн намын эрх зүйн орчны тухай асуудал бол нэлээд олон түвшинд яригдж байна. За ерөнхий хөгжлийнх нь бодлоос нь хараад үзэх юм бол намын эрх зүйн орчин бол 1990 оноос өмнөх 1990 оноос хойш гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж харж болохоор байна. За мэдээж 1990 оноос өмнөх энэ төлөвшлийг харах юм бол намын эрх зүйн орчин бол ганц намд ойлгосон улс төрийн нам зэрэгцээ оршихын байдлыг үндсэн хуулиараа хязгаарласан ийм нам төвтэй төрийн тогтолцоо бол байсан учраас энэ бол биднэрт ойлгомжтой байлаа. Харин 1990 оноос хойших улс төрийн намын эрх зүйн орчинд бол ялцгүй шинжилэл орж ирж харсан улс төрийн системтэй холбоотойгоор өнгөрсөн 30 жилийн хугацаанд дараах 1990 он болоод 2005 оны энэ хуулиуд тодорхой үүрэг гүйцэтгэж явж байна. За 1990 оны 5 сарын 10-нд батлагдсан улс төрийн намуудын тухай хууль бол Монголын улс төрийн намд бол тодорхой шинэ улс төрийн эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан. Өөрөөр хэлэх юм бол улс төрийн энэ хуулиараа улс төрийн олон ургачл үзэл байдлыг тогтоох, за тэгээд шударгаар өрсөлдөх, иргэний улс төрийнхаа эрхээ эдлэх, тэгээд цаашлаад бол улс төрийн намууд дээд шүүхэд бүртгүүлэх гэх мэтчлэн олон давуу талуудыг бол харж болно. За харин 2000 гэхдээ энэ хуулийн хэрэгжилтийн явцад тодорхой хэмжээгээр нийгмийн судлаачдын зүгээс шүүмжлэлд өртөөж тодорхой үзэл баримтлалын хувьд өөрчлөлт зарчмын өөрчлөлтүүд орох саналууд тавигдаж 2005 онд улс төрийн намуудын тухай хууль бол улс төрийн намын тухай хууль болон тодорхой өөрчлөлт орж батлагдсан байдаг. За энэ шинэ хуулиар бол мэдээж хэд хэдэн давуу талууд бол гарсан. Өнөөдрийн хүртэл хэрэгжиж явж байна. Намын өрсөлдөөнийг илүү мөрийн хөтөлбөр рүү чиглүүлж, за тэр энэ өрсөлдөөнийг мөрийн хөтөлбөр чиглүүлснээрээ илүү төлөөлийн ардчлалын зарчмыг бэхжүүлж хангах гэсэн юм зохицуултыг бол хийж өгсөн. За ер нь бол их хурл нам бол байгуулахдаа заавал мөрийн хөтөлбөртэй байна. За мөрийн хөтөлбөрөөр бол мөрийн хөтөлбөрийг зайлшгүй их хурлаараа хөтөлбөрөө хилцэж батлуулахыг бол энэ шинэ хуулинд бол оруулж өгсөн байдаг. За мөн энэ хуулинд гэх мэтчлийн олон ийм давуу талуудыг дурдж болох боловч за бас өнөөдөр бол энэ улс төрийн намын төлөвшил, орчин үеийн улс төрийн намын шинжилгээний асуудал тодорхой хэмжээний шүүмжлэл, за тулгымцсан асуудал бол гарсаар байна. За энэ жишээлх юм бол өнөөгийн намуудад олон гишүүнчлэлтэй намын данхар бүтцтэй байх энэ асуудлууд бол өнөөгийн энэ 2005 оны хуулийн эрх зүйн орчны нөлөөлөл бас байгааг бол олон энэ хилцүүлэг, хурал зөвлөгөөнөр бол судлаачдын улс төрийн намын төлөөллийн олон оролцогчтой ийм хилцүүлгээс бол та бүхэн харж ирсэн гэж бодож байна. За өнгөрсөн хугацаанаас ингээ хараад үзэх юм бол энэ хуулийн өөрчлөлт, улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт шинжилтийн асуудлыг наривчилж авч үзэх юм бол баг 2011 оноос эхэлсэн байна. За ингээ харах авч үзээд ингээ цаг тооллын хувьд аудитх юм баг 7 удаа ийм ажлын хэсэг байгуулагдаж 2 парламентыг ингэж давнсан ийм хилцүүлгүүд бол өнөөдөр хүртэл өрнөсөн байна. Маш их хэмжээний энэ хуулийн талаарх шинжилгээний талаар хилцүүлгүүд явагдсан ийм дүр төрх бол харагдаж байгаа. За гэхдээ өнөөдрийн энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд яагаад энэ улс төрийн намын тухай энэ хуулийн өөрчлөлт шинжилтийн асуудал батлагдахгүй байгаа талаар за тэгээд энэ ер нь бол улс төрийн намын талаарх иргэдийн үзэл бодол бусад оролцогч талуудын байр суурь ихтгэл өмшил ямар байгаа талаар судлах зорилгоор манай судалгааны баг гол анхаарал аян руу хандуулсан байгаа. За ингээд бид нар судалгааныхаа гол зорилгыг болгоомж чиглүүлээд Монгол улсын улс төрийн намын төлөвшөлт боломжтой байгаа асуудлыг тодорхойлж, за намын эрх зүйн орчны шинжилгээний талаарх иргэд олон нийтийн хүлээлт, за тэгээ бусад оролцогч талуудын байр суурь, хандлагыг судлах зорилгоор бид нар судалгаагаа явуулсан байгаа. За мэдээж судалгаа бол өөрийн гэсэн арга зүйтэй, судалгааны бас хамар хүрээтэй байгаа. Бидний судалгаа бол үндсэндээ 3 үндсэн үе шаттай
судалгаа явагдсан. Тоон судалгаа, чанарын судалгаа, баримтчгийн судалгаа гэсэн үе шаттай явагдаж, судалгааны тоон, чанарын агуудыг бол ашиглаж судалгааныхаа үр дүнг бол боловсруулсан байгаа. За судалгааны төвөр бол үндсэндээ тайландаа дэлгэрэнгүй байгаас товчхон хэлчихье. Ерөнхийдөө бол тоон судалгааны хувьд бол бид нар нийслэлийн 6 дүүрэг, 4 аймгийг санамсаргүй төвөрлөлтийн аргаар авч 1033 оролцогчдоос судалгаагаа авсан байгаа. За харин чанарын судалгааны хувьд гэвэл нэлээд томоохон бүлэг судалгааны дизайн хөтөлбөрийг болж зохион байгуулж нийтдээ фокус бүлгийн гэхэд бол 18 бүлэгийн ярилцлага хийж за тэгээ ганцаарчилсан ярилцлагыг бол 81 оролцогчтой хийсэн юм томоохон чанарын судалгааны судалгааг явуулсан байгаа. За тэгэхээр өнөөдөр бидний танилцж байгаа судалгааны тайлангийн бүтцэн маань үндсэндээ судалгааны үндсэн асуултан дээр тулгуурласан зорилтуудыг бид нэр төвшүүлж судалгааны тайлангийнхаа бүтцийг нэгтгэсэн. Тийм учраас бидний танилцуулж байгаа тайлан бол зорилтуудынхаа хүрээнд өөрсдийн судалгаандаа дэвшүүлж тавьсан зорилтуудынхаа хүрээнд танилцуулагдах болно. За эндээс харах юм бол үндсэндээ судалгаа бол 5 үндсэн зорилттой. Тэгээд судалгааны үр дүнд гарсан судалгааны багийн санал болгож байгаа бодлогын зөвлөмж гэсэн ийм хэсгүүдээс судалгааны тайлангийн бүтцэн маань гарч байгаа. За ингээд бид нар бол өөрсдөө судалгааныхаа зорилтуудаа манай бусад судалгааны оролцогчид судлаачид оож авч өөрсдийнхөө судалгааг танилцуулнаа. Тэгэхээр миний бие бол судалгааны гол эхний зорилт нэгийн гол агуулгыг бол ярина. За энэ дээр бид нар бол үндсэн 3 асуултыг бол төвшүүлж тавиад тэгээд түн дотроо бас өөрийн гэсэн дэд асуултуудаар судалгааныхаа асуултыг боловсруулсан байгаа. За үндсэндээ тодруулж хэлэхэд бол судалгааны зорилт бүхэн маань өөрөө дотроо дэд асуултуудтай бас тодорхой хэмжээний хоорондоо ялгаатай зарим тохиолдолд оролцогч талуудынхаа онцлогоо шалтгаалаад ялгаатай бас юм жижиг асуултууд бас байгаа. Гэхдээ ихэнхдээ бол мэдээж судалгааныхаа үндсэн асуултанд тулгуурласан ийм асуудлыг төвшүүлж зорилт болгон оруулж ирсэн байгаа. За тэгэхээр нэг манай судалгааны үндсэн зорилтонд орж ирсэн эхний энэ асуулт бол улс төрийн намын талаархад орчин үеийн ойлголт хандлагыг тодорхойлох зорилгоор 3 үндсэн асуултыг асуусан. За нэгдүгээрт бол ер нь бол иргэд судлаачдын байр суурь, нам, сонгуульд албан тушаалтны байр суурь, улсын хурлын гишүүдийн байр суурь гэсэн оролцогчдыг энэ оролцогчдын хүрээнд эдгээр асуултуудыг явж байгаа гэдгийг бол хэлэх зүйтэй байх. За эхний асуулт бол мэдээж улс төрийн намын талаарх үзэл бодол хандлагыг тодруулах гэсэн юм асуулт. За дараа нь бодлогын намын талаарх асуулт. За тэгээд мөн улс төрийн намын үзэл баримтлалын талаарх өнөөдрийн түвшинд улс төрийн өрсөлдөөний гол хэрэгсэл үнэхээр болж чадж байгаа эсхийг тодруулсан ийм 3 үндсэн асуудлын хүрээнд явагдаж байгаа. За тэгэхээр эхний асуултын хүрээнд саяын зорилтод оролцогч талуудаас асан зүйлийг товчхон тайлбарлаад авъя. За ер нь бол иргэдээс бид нар таны бодлоор улс төрийн нам гэж юу вэ гэдэг асуултыг ер нь анкетийн аргаар асууж үтгэхэд бол иргэдийн зүгээс ихэнх нь бол засгийн эрхийн төлөв улс төрийн байгууллага гэж 39.1% нь бол хариулж байсан. За их ашгаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл гэж 20.2% нь за ер нь сайн дураараа нэгдсэн бүлэг хүмүүсийн нэгдэлтэй гэж 23.1% буюу үлдсэн албан тушаалын төлөв бүлэг за мэдхгүй 2.6% гэсэн иргэдийн байр суурьуд харагдсан. За энэ иргэдийн байр суурь тоон судалгааныхаа дараа бид фокус бүлгээр за энэ асуудлуудыг бас тодруулж асуусан. За судалгаанд оролцогчдоос ингээд хараад үзэх юм бол энэ өгсөн судалгааны үр дүн жоохон ингээд наривчиж авч үзэх юм бол насны харьцуулалтаараа авч үзэхэд нас нь илүү залуужих тусмаа улс төрийн нам гэж юу гэсэн энэ асуултын талаарх ойлголт бол нэлээд тааруу шууд хэлж мэдэхгүй байна гэсэн хариултууд нэлээд гарч ирж байсан. За тодорхой энэ кейсүүдийг хэлэх юм бол за энэ бол улс төрийн нам гэдэг бол улсын хурлд нэр дэвшиж явдаг хүмүүсийн бүлэг, улсын хурлд нэр дэвшиж явдаг бүлэг хүмүүс. За улс төрийн эрх мэдлийг авах зорилготой байгууллага, ард түмний саналын дээд шатанд гаргаж ирдэг, бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага, за зарим нэгэн хүмүүсийн эрх ашиг хамгаалсан байгууллага гэдэг ч юм уу иймэрхүү хариултуудыг өгч ирсэн. Гэхдээ ихэнх нь бол фокус бүлгийн ярилцлагаар явж байхдаа 90 талаар энэ сайн мэдэхгүй байна гэсэн хариултыг бол залуучууд бол өгч байлаа.
За харин нас ахих тусмаа улс төрийн намын талаарх тодорхой юм ойлголтуудаа тэргээ илэрхийлэх чадвар арай өндөр байсан. За жишээлх юм бол зарим одоо оролцогчид бол ард түмнийхээ төлөө үйлчилдэг, за бодлого тодорхойлдог, тодорхой гишүүнчлэлтэй байгуулах хэмээн гэж тодорхойлж байсан. Ингээ харах юм бол нэлээд одоо дундаас дээш насны ахмад одоо юм оролцогч ахмад насны хүмүүс бол энэ улс төрийн талаарх ойлголт мэдлэг бол илүү байгаа нь ажиглагдж байсан. За хоёр дахь асуултын хүрээнд бид та ер нь бодлогын нам гэдэг ойлголтын талаар хэр зэрэг мэдэх вэ? За сүүлийн үед яригдж байгаа улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт шинжилтээр бодлогын нам байх гэдэг асуудал шалгуур үзүүлэлтүүдийг нэлээд түлхүү ярьж байгаа. За тийм учраас манай судалгааны баг бас энийг тодруулах зорилгоор бодлогын намын талаар ер нь ямар ойлголттой байна та мэдгүй энэ талаар нь сонсч ирсэн үү гэсэн асуултыг иргэдийн дунд олж тавьсан байгаа. За хэд хэдэн дэд асуултуудыг тавьсан. За эндээс бас зарим нэг мэдээллийг оруулсан байгаа. За жишээлбэл иргэдийн дунд яг бодлогын намын талаарх ойлголтыг тандаж үзэхэд бол 57.1% нь бол мэдэхгүй гэж хариулж ирсэн. За 33% нь бол нэг дунд зэрэгэл мэдэндээ гэсэн юм хариултыг өгж хариулахгүй байсан бас хувь байсан. За ер нь сайн мэднэ гэсэн бол 9% та хариулж байсан. За мөн нөгөө талаас нь ингээд харах юм бол бас бодлогын намтай уялдаа холбоотойгоор бид нар тодруулж улс төрийн намуудын бодлого мөрийн хөтөлбөрийг уншдаг одоо эсхийг бас тодруулж асуусан иргэдээс. За гэтэл иргэдээс бол бас 38.5% нь бол ер нь намын одоо бодлого хөтөлбөрийг бол уншдаг гэж хариулсан. За харин 22.7% бол ер нь огт уншдаггүй гэж хариултыг өгсөн байгаа. Энэ бол хоёр дахь үзүүлэлт болж гарч ирсэн байгаа. За харин зөвхөн хоёр том намын одоо мөрийн хөтөлбөрийг л уншдаг шүү дээ гэж 18.3% нь хэлээд өөрийнхөө зөвхөн дэмждэг намыг уншдаг гэж 19% нь хэлээд хариулахгүй бас 1.5% оролцогчдын хандлага бол харагдчихсэн. За тэгээд ер нь бол энэ улс төрийн намуудын бодлого мөрийн хөтөлбөрийн талаар иргэдийн ер нь бас төсөөлөл иргэдийн одоо хувьд юу гэж бас харддаг юм бэ гэдэг зүйлийг тандах зорилгоор иргэдийн одоо амьдралд нөлөөлөх нөлөөллийг нь асуусан мөрийн хөтөлбөрийн талаарх. За тэгтэл эндээс бол 39.5% нь аль нэг талаар бол нөлөөлдөг. Харин 39.8% нь буюу хамгийн одоо их хувь нь бол бидний амьдралд бол сөргөөр биш бидний амьдрал дээрээс нөлөөлдөггүй гэж улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр бол бидний амьдрал дээрээс нөлөөлдөггүй гэж хариулж ирсэн. За эндээс ингээ харах юм бол магадгүй одоо улс төрийн намын бодлого мөрийн хөтөлбөрийг уншдаггүй байх үндсэн шалтгааныг бол эндээс бас тодорхой хэмжээгээр харах болцоодоо гэж бодож байна. За ингээд бодлогын нам хэмээх энэ ойлголтын талаар бид иргэдийн дунд асуулт асуучаад мөн судаачдын байр суурь за сонгуульт одоо улс төрийн намын сонгуульт албан тушаалтуудын байр суурийг тодорхойлж үзсэн. За ингээд чанарын судалгааны үр дүнгээс харах юм бол бид нар ингээд маш олон одоо санал үзэл бодлууд бол гарч ирсэн. Түүнийг ингээд багцлаад ирэмбэлсэн байгаа. За ингээд ирэмбээс нь ингээд харах юм бол судлаачдын байр сууриас бол ямар одоо хандлага харагдчихсэн юм бэ гэхээр ер нь бодлогын нам гэж ингэж тусгаалan нэрлэх нь бол хэр оновчтойг бол бодох хэрэгтэй. Нам бол угаасаа л улс төрийн бодлогын нам байх ёстой. Бодлого байх нь угаасаа улс төрийн нам байх үндсэн шалгуур шүү дээ. Тэгэхээр бодлогын нам гэж онцгойлоо ингэж хэлэх нь хэр зүйтэй вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Хэрвээ ингэж бодлогын намыг ингэж тийм ээ бодлогын ингэж онцлог нэрлэх юм бол одоо л намын бодлого талаас нь одоо намыг харах гэж байгаа юм шиг өрөөсгөл тал ажиглагдчих магадгүй. Мөн нөгөө талаас мөн чанар үзүүлэлтийг нь үгүйсгэж байгаа юм шиг тийм бас сул одоо тал харагдаж магадгүй. Тийм учраас заавал бодлогын нам гэж нэрлэх албагүй шаардлагагүй. Угаасаа л нам бол бодлогын нам байх ёстой гэдэг энэ асуудлыг судлаачд бол хамгийн олон илэрхийлж байсан. За мөн хоёрд нь бол судлаачдын бас зарим нэгэн бүлэг хэсэг одоо 2 3 бусад энэ байр суурийг нь хэлэх юм бол судалгааны тайл нь нэлээд тодорхой дэлгэрэнгүй орсон байгаа. Эхний тэр байр сууриас илүү нам бодлогын нам гэж одоо яг юу хэлэх вэ гэдэг тал дээр судлаачид маань байр суурь илэрхийлсэн байгаа. Жишээлх юм бол нам бол хөгжлийн бодлого боловсруулагч институт юм аа. Тийм учраас намууд бодлогоо боловсруулж, олон нийтэд танилцуулж, саналыг нь авч тэгээд яг нь өөрсдийнхөө үнд зүйл үзэл баримтлалаараа уялдуулж асуудлыг шийдэж явах ёстой. Ер нь бол сонгогчд нэр дэвшигчдтэй ер нь бодлого боловсруулах чадвараар сонгох ёстой шүү дээ гэсэн их мэдчлэн одоо бодлогын намд байх ёстой тодорхой шалгуур үзүүлэлтийн талаар судлаачид маань онцлон хэлж байсан. За харин сонгуульт албан тушаалтуудны одоо байрс намын одоо гишүүд за бас албан тушаалтнуудын хувьд байр суурийг нь харахад бол хамгийн одоо түрүүнд ирэмблэгдэжсэн олон давхцалтай байгаа энэ хандлагыг тодруулбал ер нь бодлогын нам бол хөгжлийн үйл ажиллагааны цогц бодол хэлнэ. Гэхдээ Монголд бол үүндээ байхгүй байна.
сайн одоо мэдэхгүй байна энэ талаар гэсэн ийм тайлбаруудыг бол өгч байсан. За тэгтээ бодлогын нам гэдэг бол яг өндөө бол ард түмний сэтгэл сайн буухгүй баха одоо судлаач та нар энийг илүү их сайн гаргаж ир тайлбарч өгөх зүйтэй шүү гэсэн ийм олон ардлын одоо бас тайлбарууд нэлээх гарч ирж байсан. Ер нь манай бол массын бишээр хамгийн гол нь бодлого үзэл баримтлал талдаа төвлөрсөн байх болов гэсэн ийм тайлбаруудыг жоохон төсөөлсөн нэг тийм байх болов гэсэн өөрсдийнхөө тийм баримжаалсан одоо ойлголтуудаа илэрхийлж байсан. За тэгээд ер нь бусд нь бол намууд бол ус орны хөгжлийг тодорхойлох институт болон төлөвшөж явж байна. Бид нар бол бодлогоор уралдаж санал авах ёстой. Гэтэл бол манай намууд бол эрдэмтдээсээ бүрдсэн мэргэжлийн судалгааны багтаа байх ёстойс эндээсээ бол энийг хийж чадахгүй байна. Мөн намын хатуу гүшинчлээсээ татгалзаж судалгаанд суурилсан бодлогын институт болж хөгжих шаардлагатай байна. Ийм зүйл байхгүй байна. Дээр нь судлаачид, улс төрчид гэсэн намын гүшинчлэгүй болохыг бас дэмжихгүй байна. Эрс ийм зоригтой шинжилэл хийх хэрэгтэй гэж бол одоо намын албан тушаалтнууд, гишүүд одоо бол өөрсдийнхээ байр суурийг түлхүү илэрхийлж байсан. Тэгэхээр энд бол илүү нэг чанарын судалгааны үр дүн бол гол мөн чанарыг авч үздэг учраас чанарын судалгаанд хамгийн их давхцалтай байсан, хамгийн илэрхийлэгдэж байсан үзэл бодол, байр суурь, хандлагыг эренбэлж оруулсан байгаа гэдгийг бас сануулъя. За тэгээд үүнээс гадна бас мэдээж оролцогч талуудад яг энэ шийдвэр гаргагч улс төрчдийн байр суурь бас чухал байсан учраас бид нар улсын хурлын гишүүдийн байр суурьдыг бас одоо ярьслын аргаар хандаж судалсан байгаа. За улсын хурлын гишүүдийн хувьд бол бодлогын намын талаарх ойлголт бол нэлээ улс төрийн намын гишүүдэд бол нэлээ одоо дэлгэрэнгүй бас тодорхой хариултууд өгч байсан. За жишээлх юм бол хамгийн их одоо давхцалтай эренбэлж байсан хандлага бол бодлогын нам бол гишүүнчлэлд дулдуулж биш, бодлого үзэл суртал, хөгжлийн чиг баримжаанд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг намыг бол хэлнэ. Бодлогын нам бол бодлогоо дэвшүүлж түүнийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байх ёстой. Ер нь бодлогын нам бол одоо массын нам биш гэдгийг бол нэлээд сайн одоо тодруулж өгсөн ийм хариултуудыг өгч байсан. За хоёрд нь бол нам бол улс орныг хөгжүүлэх бодлого мөрийн хөтөлбөртэй байна гэх мэтчлэн өөрөөлбөл бодлогын намын талаарх гол бас үндсэн одоо ойлголтуудаа ингэж төвшүүлж илэрхийлж байсан. За ер нь манай зарим одоо жишээлбэл эндээс зарим жишээ дурдах юм бол ардчилсан намын үед бол үндэсний стратегийг хүрээлэн гэж байгуулад ирсэн боловч ажлын үр дүнсээ харагдахгүй байна. Монгол Ардын намын хувьд стратегийг хүрээлэн гэж байгуулад тухайн намын шийдвэрт бол нөлөөлөхөц бодлого гардаг нь бол бас сайн хэрэгжихгүй байна. Энийг бас тийм гэж хэлж мэдэхгүй гэсэн иймэрхүү бас байр суудыг бол бодлогын намын үед бол илэрхийлж байсан. За ингээд ерөнхийдөө би дөрөл нэгийн хүрээнд тавигдсан үндсэн одоо хоёр асуултыг бол тайлбарлаж дуусч байна. За тэр одоо ингээд нэг товчхон одоо оролцогчдоос нийт одоо манай оролцогч нийт 32 оролцогч байна. За энэ 32 оролцогчдоос жижигхэн та бүхнээс нэг жижигхэн ийм судалгаа аваад тэр судалгааны дараа бас үргэлжлүүлээд саяын асуултынхаа бас дүгнэлтийг яриа явах нь зүг гэж бодож байна. За ингээд судалгааны судалгаагаа жоохон сүүлд нь авахгүй болоод манай энд нөгөө давхар орцсон чинь судалгаанд гарч ирэх болчихлоо. Тэгэхээр дүгнэлтээ хэлээ явжлаа. За тэгвэл тэгээ. За тэгвэл энийгээ дуусгачаад бид нар бас судалгаа авахар бэлдсэн байгаа. Тэгвэл энэний дараа бас хэдүүлээ тодруулж тэрийг бас авах боломжтой байна. За тэгэхээр бид нар ингээд судалгааныхаа тоон болон чанарын судалгаа авсныхаа дараа бид нар бас өөрсдөө бас баримтчгийн судалгаа хийж улс орнуудын энэ туршлагуудыг бас судалсан байгаа. За ингээд харахаар улс орнуудын дунд одоо явагддаг гол энэ VDM институтийн мэдээллийн сангаас ингээд бид нар харж энэ бодлогын намын талаарх ойлголтыг бас судлаа авч үзсэн байгаа. Ер нь бол бодлогын одоо нам бол өөрөө судалгаанд бол 1950 оноос хойш улс төрийн шинжилгээ хонд судлагдж ирсэн ийм ойлголт байгаа. За гол нь бол энэ principal agent гэсэн онлын хүрээнд энэ улс төрийн намын бодлогын гэдэг энэ ойлголтыг нэлээд түлхүү судалсан ийм судалгаа бол байдаг. За бид нар энэ бодлогын нам гэдэг бол мэдээж иргэдээс одоо дэмжлэг авахын тулд өрсөлдөгч намаас одоо аль болох өөрийн гэсэн үзэл баримтлал, үзэл санаандаа суурилсан бодлогын хувилбарыг дэвшүүлж за үзэл санаагаар голчлон өрсөлддөг энэ одоо байр суурийг гаргахын тулд бодлогын нам гэдэг энэ ойлголт бол гарч ирсэн гэж тайлбарладаг. За бид нар тэгээд бодлогын намын шалгуур үзүүлэлт үндсэн 5 одоо шалгуур үзүүлэлт байдаг. Тэр шалгуур үзүүлэлтийн хүрээнд энэ дэлхийн улс орнуудад ялангуяа ардчилсан улс орнуудын дунд явуулсан ийм чанарын судалгааны үнэлгээг энд харуулж байна. За энэ чанарын судалгаагаар ингээд харах юм бол
За энэ босоо тэнхлэг дээр бол бодлогын намын одоо үзүүлэлтүүд байгаа. 1-4 гэсэн үзүүлэлт байна. За хэрвээ ингээд 4 хүртэл одоо энэ төвшинлөө одоо чиглэж байгаа улс орнууд бол илүү бодлого суурилсан мөрийн хөтөлбөр илүү бодлогын одоо хэв шинжтэй гэсэн ийм үзүүлэлтийг харж болно. Түүний харин хэвтээ энэ тэнхлэг дээр нь бол намуудын клинталист хэв шинжийг энэ бодлогын намтай харьцуулан ингэж жишгсэн ийм одоо чанарын үнэлгээний диаграм байна. За эндээс ингээ харах юм бол манай Монголын хувьд бол одоо энд харагдаж байна. Нэлээд голд нь харагдаж байна. За бодлогын намынхаа хувьд бол Монгол улс нэг 2 хавцаа үзүүлэлттэй буюу нэг дундаж түвшинд явж байна. За мөн одоо клинталист намын шалгуур үзүүлэлтээр аваад үзэх юм бол бас л монголчууд бол дундаж түвшинд 0.4% буюу ингээ бас л дундаж түвшинд хагас одоо клинталист шинжтэй хагас одоо ардчилсан шинжийг агуулсан ийм хэв шинж бол харжилгдэж байгаа ийм дүр зургийг бид нэр энэ чанарын судалгааны үр дүнгээс бол харж болж байна. Тэгээ одоо эндээс ингээ харах юм бол илүү баруун Европын орнууд илүү энэ дөрөв хөслөв чиглүүлж харагдаж байгаа нь бодлогын хэв шинж илүү их түлхүү байгаа улс орнуудаар харагдаж байгаа тийм ээ. За. За дараагийн бидний дараагийн зорилт нэгийн хүрээнд асуусан асуулт бол улс төрийн намын одоо үдэл баримтлалын одоо ялгаа за үнэхээр өрсөлдөөний гол хэрэгсэл болж чадж байгаа асуудлын хүрээнд асуултуудыг тавьсан байгаа. За Монголын улс төрийн намууд яг үдэл баримтлалаараа ялгардгүй гэсэн энэ асуултыг иргэдээс асуухад бол 45.9% нь бол огт мэдэхгүй. Тэгээд ер нь бол ялгардаггүй гэж 27.7% нь тэгээ 24.8 нь үгүй юм аа. За 1.6% нь огт хариулаагүй гэсэн ийм бол одоо үр дүн гарсан байгаа. За энийг мөн тодруулаад фокус бүлгийн ярилцлагаар аваад үзэхэд яагаад одоо Монголын улс төрийн намууд үдэл баримтлалаараа ялгардгүй гэхээр одоо тийм гэдэг хариултыг 27.7% очоод үгүй мэдэхгүй гэдэг энэ хариулт нь бол дийлэнх болж байгаа энэ хариултыг өгж байгааг бас тодруулж асуусан. За эндээс ингээ харах юм бол намын мөрийн хөтөлбөр бол ямар байгаа талаар иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн кейсүүд одоо хариултууд байгаа. За жишээлх юм бол намууд бол мөрийн хөтөлбөрөө ерөнхийдөө хоорондоо адилхан шүү дээ. Онцгийн ялгаа харагддаггүй учраас бид нар бол хүнийг нь харж сонгуульд одоо санал өгдөгөө намын удирдлагч гэсэн өөрөөсөө намын үзэл баримтлалын ялгаагаа сайн мэдэхгүй баха. Үзэл баримтлал гэдгийг ойлгодог хүн нам дээр нь байдаг юм уу, үгүй юм уу? Бид эрен талаар нь сайн мэдэхгүй байна. Өөрсдийнхөө үзэл баримтлал дээр бат зогсдог намууд ер нь байхгүй шүү дээ. Үзэл баримтлууд нь хоорондоо холилдог, аль нь аль руугаарч урав шарвдаг ингэ явдаг учраас гэсэн ийм хариултуудыг бол өгж байсан. Тэгэхээр эндээс бас яг нь улс төрийн намууд юм чинь хоорондоо мэдээ гэхдээ зарим нэгэн хэсэг хүмүүс бол улс төрийн намууд бол мэдээж ялгарна хоорондоо өрсөлдөж байгаа юм чи ялгаатай зүйл байгаа гэсэн ийм ойлголтуудыг илэрхийлж байсан. Гэтэ энэ одоо хариултуудаас харах юм бол яагаад үгүй мэдэхгүй гэсэн энэ хариултын бас тодорхой тийм ээ үндэслэл бас харагдаж байгаа хаа гэж бодож байна. За ингээд энэ асуултын хүрээнд намын одоо сонгуульд албан тушаалтнуудын байр суурийг бас одоо тандж асуусан. За нэлээд олон ялгаатай байр суурьуд гарч ирсэн учраас ингэж тайлан дээр ол нэлээд дэлгэрэнгүй байгаа. За бид товчхондоо бас дараагийнхаа хүмүүсийн цаг болж байгаа учраас товчхон эдэр хэлье. Намын сонгуульд албан тушаалтнуудын байр суурь дээр бол хамгийн их ирэмблэгдсэн нэгт одоо ирэмблэгдсэн хандлага бол юу байсан бэ гэхээр намууд бол үзэл баримтлал бодлогоор уралдаж чаддгүй маа. Амьдрал өөрөө биднээс бол прагматик байхыг шаардж байна. Өнөөдөр иргэд бол үзэл баримтлал гэхээсээ илүү аль нам ялах болоо гэсэн өнцгөр харж бараг зарим иргэд 2-3 одоо намын үнэлэхтэй явж идэг шүү дээ. Ер нь бол улс төрийн намын хөгжил 2000 оноос хойш гацчихсан. Иргэд олон нийтэд үндэс зүйл гэж ерөөсөө алга болсон шүү. Тиймээс үзэл баримтлалаараа нам өрсөлдөхгүй харин санал авахын төлөө өрсөлдөж байна. Ер нь бол төрд гаргамцаад ирнэ засгийн эрхийг гаргамцаад ирнэ бүгд зөөний нам болж хуурдаг. Буцаад төрд гарах иргэдэд таалагдахын тулд ер нь мөнгө халамжийн бодлогыг хэрэгжүүлж ийм л зүйлээр одоо уралдаж байна гэсэн юм. Намын сонгуульд албан тушаалтнуудын хамгийн олон давхцалтай байр суурийг илэрхийлсэн энэ одоо хандлага бол харагдсан. Мэдээж намууд бол ялгархгүй байна. Ард түмний сэтгэл зүгээр тоглолт хийдэг. За засгийн эрх ахын тулд ард түмэнд бол юу ч амлаж байна. За ер нь иймэрхүү байна гэсэн одоо эхний гол эренбэлэгдсэн намын сонгуульд албан тушаалтнуудын гишүүд тийм ээ сонгуульд албан тушаалтнуудын байр суурь бол юм байсан. Гэхдээ зарим одоо энэ 5 дахь бичигдсэн байгаа хандлага бол ер нь бол намууд бол үзэл баримтлалаараа өрсөлдөж чадж байна. Намууд бол бодлогоороо өрсөлддөг.
хоёрт нь бол намууд лидерээр бас өрсөлддөг гэсэн ийм хандлагууд бас гарч ирж байсан хэлэх нь зүйтэй. За тэгээд мөн энэ байр суурийг бас тодруулж судлаачдын байр суурийг харах хэрэгтэй. За судлаачдын байр суурь болон дээр юу гэж хэлж ирсэн бэ гэхээр мэдээж бас нэлээд давхцалтай, иргэдтэй. За Устрын намын одоо гишүүд дэмжигчтэй бас нэлээд адилхан байр суурийг бол илэрхийлсэн. Хамгийн их одоо давхцаж ирсэн нэгт нэрмэлэгдэж байгаа хандлаганд бол намууд өөрийгөө бий болгох, шинжлэх одоо тийм ээ цусаас элбэх гол үндсэн суурь нь бол үзэл баримтлал. Гэтэл манад бол энэ хандлага төлөвшөөгүй. Устрын намууд бол үзэл баримтлалаараа өрсөлддөггүй юм аа. Ерөөс өрсөлдөхгүй байна, ялгархгүй байна. Энэ устрын үзэл баримтлал бас үзэл суртал гэдэг хоёроос бас ялахгүй байгаа. Энэ хандлага ажиллагдаж байгаа талаар бол хэлж байсан судлаачид. За мөн одоо устрын үзэл суртлын одоо ялгаа байхгүй амлалтаараа их уралдаж байна гэсэн зүйл бол хоёрт ирэмблэгдэж харагдаж байсан. Намууд бол сурталчлах хэлбэр нь аж ахуйн асуудал шийддэг, тэрлүүл нэлээд чиглэгддэг болсон. Өөрөөсөө бол одоо энэ намууд өрсөлдөөн нь одоо үзэл суртал биш амьдралын баталгаад тийм хүмүүсийн хувийн эрх шатар тулгуурласан ийм одоо зүйлүүдийг хийж байна гэсэн үзэл бодлол илэрхийлэгдэж байсан. Тэгээ мөн одоо намууд зүүнний, барууны эсвэл төвийн гихтэн байдлаараа энэ тодорхойлогдож гисэн засаглалыг хэрэгжүүлж байгаа бодлого нь бараг зүүнийх болж хувираад байна. Энэ нь Монголд бол одоо бараг ялгарч байгаа намуудын энэ одоо үзэл баримтлал бараг харагдахгүй байна. Ер нь бол намууд бодлого тодорхойлохдоо сонгогчдод таалагдж одоо ийм бодлогыг боловсруулдаг болсонтой холбоотой гэсэн ийм одоо тайлбаруудыг хэлж байсан. За ингээд судлаачдын байр суурийг харах юм бол ингээд энэ 3 жишээл бол бас хэд хэдэн эмдэгд бүлгүүд байгаа учраас энийг ингээд ерөөдөө төстөө ингээд орхий. За мөн судлаачдын байр суурь бол үндсэндээ бол намууд бол хоорондоо үзэл баримтлалаараа ялгарч өрсөлдөж чадахгүй байна гэдэгтээ иргэдтэй яг нэгэн адил биш ч гэсэн яг тодорхой үндслэлтэйгээр тайлбарлаж ингэж өөрсдийнхээ байр суурийг илэрхийлж байсан. За харин Улсын хурлын гишүүдийн одоо байр суурийг ингэж дандан үзэхэд бол Улсын хурлын гишүүд мэдээж бас бид нар бол үзэл баримтлалаараа өрсөлдөж болж чадахгүй байна. Барууны нам нь зүүнний намаас бас ялгархгүй байна. Нийгмийн халамж яриад амлаад явдаг учраас бид нар үнэхээр үзэл сурталаараа өрсөлдөд байгаа юм байхгүй байна гэсэн одоо хандлага бол хамгийн хэрэмблэгдэж нэгт одоо эрмэлэгдсэн байгаа. За хоёрдугаарт нь одоо зарим одоо гишүүдийн байр суурь бол үзэл сурталын хувьд бол намууд өрсөлдөөний гол хэрэгсэл гэж хэлэх бас арга байхгүй байна. Ягаад гэвэл одоо өмнөх нийгмийн тогтолцоо болон Монголын эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээс болоод ихэнх намууд яг үнэндээ зүүнний бодлого хэрэгжүүлж сонгогчдыг амлалтаараа татах арга барилаар явж ирсэн. Цаашдаа ч ингэх төлөвтэй байна. Намууд илүү прагматик болсон шүү дээ гэсэн ийм бас хариултуудыг өгч байсан. За тэгээд дараах бас нэг сонирхолтой хариулт нь юу вэ гэхээр намууд бол мөрийн хөтөлбөртөө үзэл баримтлал идеологи зарлан тунхагладаг зөвөр тунх хэв шинжтэй байна. Гэтэл бодит амьдрал дээр яг тэрхүү үзэл санааных нь хүрээнд бодлого боловсруулад хэрэгжүүлээд явдаг нам ер нь бараг байхгүй шүү дээ. Тун цөөхөн байна гэсэн зүйлийг хэлж ирсэн. За ийм одоо үндсэн одоо оролцогчдын байр суурьуудыг тодорхойлж болохоор байна. За ингээд судалгааны бид нар бас судалгааныхаа үр дүнд тодорхой бас зөвлөмж өөрсдийнхээ судалгааны багийн зөвлөмжийг бас гаргасан байгаа. За энэ хүрээнд ингээд харах юм бол сайн жишээлбэл бодлогын намын талаараа устрын нам гэж юу вэ гэсэн асуудлын талаар ингээд судлаад үзэхэд бол ер нь дэлхийн улс орнуудад бол намыг илүү одоо ард түмний эрх ашигыг илэрхийлэгч төр ард түмэн хоёрын хоорондын зуучлагч гэж одоо зуучлагч иргэдийн сайн дурын холбоо гэж үзэхээсээ илүү өнөөдөр намыг илүү одоо тийм ээ орчин үеийн устрын намын шинжилэл тулгарч байгаа гол асуудал болох институционал ийм хандлагыг илүү төлөвшүүлэх шаардлагатай байгаа нь бол харагдаж байгаа. За энэ үднээс аваад үзэх юм бол өнөөдрийн манай устрын намуудыг иргэдийн холбоо зуучлагч ийм иргэдийн сайн дурын бүлэг гэж харахаасаа илүү одоо байгууллага гэж харах нь зүйтэй юм болов гэсэн саналыг манай судалгааны багаас бол дэвшүүлээд устрын намын хэрвээ одоо хуулийн шинжилэлд бол намыг иргэдийн улс төрийн хүсэл зорилго ашиг сонирхлыг илэрхийлсэн улс төрийн бодлогыг тодорхойлоход оролцох зорилго эрмэлзэлтэй хамтын шийдвэр гаргаж хариуцлага хүлээдэг юм сайн дураараа эвлэн нэгдсэн улс төрийн байгууллага гэж тодорхойлох нь зөв юм а гэсэн юм саналыг бол оруулж төвшүүлсэн байгаа.
За ингээд үндсэндээ миний дөрвөл нэгийн хүрээнд буюу судалгааны товч танилцуулгыг бол та бүхэнд хүргэлээ.